Сайн мэцхан уу? Огтлын даалгаврыг хэрхэн гүйцэтгэх талаар авч үзье. За тэгэхээр биднэрт одоо ийм гол өгөгдөн. За энэ голыг шаардлагатай газраар нь одоо тийм ээ огтлоод дараах дүрслэлийг бүгдээрээ гаргах хэрэгтэй. За тэгэхээр энэ Б огтлол тийм ээ. За энд шилжүүлсэн огтлол гэж байна. За энд мөн квадрат огтлолтой хэсэг байгаа юм тийм ээ. За энэ ингээд хавтгай гадаргуй байгаа гэдгийг тэмдэглэж өгсөн байна. За энд бид нэр одоо V огтлолыг хийхэд за энд нэг өрөвдсөн нөхөнтэй 6-гийн 3-ын гүнтэй энэ өрөвдсөн нөх байгаа юм байна. За 50-ын диаметртэй. За эндээ болохоор твх сууж өгөх юм ховлтой. За энэ ховлын таагч тийм үү. За тэгэхээр энд А огтлолыг за шилжүүлж энэ төрсөлсөн байна. За А огтлол мөн эндээ яг твх орж өгөхтэй. За тэгээд мөн яг дугуй хөндлөө огтлолтой байгаа юм шүү дээ. За мөн энд ховл хэсэг дээр энд те томруулсан элемент. За 5 дахин томруулж үзүүлсэн байна те. За томруулсан элементийг энд тэмдэглэж үзүүлсэн байна. За гэх мэтчлэн энд одоо энэ гол дээр ямар огтлолуудыг за хаана томруулсан элементийг үзүүлэх үү? Ямар элементүүд хаана байгаагаас хамааруулаад тийм ээ. Энэ дээр огтлол болон за томруулсан элемент гэсэн дүрслэлийг бид нэр үзүүлэх шаардлагатай юм байна. За тэгэхээр энд одоо томруулсан элемент болон энэ огтлол дүрслэлийг үүсгэхэд за анхаарах зүйл маань юу гэхээр голынхоо диаметр твх сууж өгөх голынхоо диаметрийг бид нэр диаметрээс хамаарсан энэ твхний суух гүн за твхний өргөн өндрийг тооцоолох хэрэгтэй байгаа. За тэгэхээр энэ дээр жишээ нь тийм ээ диаметрийн хувьд голын маань яг энэ твх сууж өгөх энэ голын маань диаметр 55 гэж шүү дээ. За 55-ын хэмжээтэй юм бол энэ дээр одоо бүгд энэ завсрыг харна гэсэн. За 50-аас 58-ын завсар. Эндтэй голын диаметр маань байгаа юм байна. За тэгэхээр шпонг буюу одоо твхний суу, твхний өргөн маань 16, өндөр нь 10-тэй тий. За тэгээд энэ дээр шпонг суух одоо энэ гүн гэж шүү дээ. Энэ гүн маань 6, 4.3 гэх мэтлэн за энэ одоо твхний маань урт нь 45-аас 180-ын хооронд за стандарт хэмжээнд тааруулаад авах гэсэн үг байхгүй. За тэгэхээр одоо бүгд эндээс харна гэсэн үг. 45-аас 180-ын хооронд стандарт хэмжээ хэлэрч энэтэй 45-аас 180-ын хооронд. Яг энэ стандарт хэмжээгээр бүхэлдээд ингээд авах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд мөн энэ томруулсан элементээр үзүүлэх ховлын хэсэг дээр бол тий диаметрээс хамаарсан байдлаар одоо энэ D-ийн хэмжээ тий энэ одоо ховлж ийш ингээд нарийсаж орж ирээд эндээ бид нарт энд тийм ээ тодорхой радиусаар энэ дээр бид филет хийж өгөх шаардлага гарч ирнэ л дээ. За тэгэхээр энэ дээр бид нар тэгэхээр радиусын хэмжээнүүдийг тийм ээ голоос хамаарат одоо хэмжиж авах юм биш үү дээ. За тэгэхээр диаметрээс хамаарат тий. Тэгэхээр энэ дээр одоо радиусын хэмжээг нь хідээр авах юм тий. За B буюу энэ тий үргэлжлэх уртын хэмжээ хэд байх вэ гэх мэтчлэн бид нар одоо эндээс хэмжээг аваад тооцоолоод зурх юм шүү. За тэгэхээр үүнийг гүйцэтгэхийн тулд тэгэхээр бүгдээрээ биднэрт даалгавар маань өгөгдөн. За ингээд өөрсдийн вариантын дагуу огтлолын даалгавар заад жишээлбэл нэгдүгээр хувилбарыг авч үзье. За эндтэй за энэ тодорхой нэг диаметртэй юм биднэрт өөрийн вариантын дагуу гол өгөгдөн. Энэ голоо яг тухайн хэмжээгээр нь зураад за яг энэ ховл суух тийм ээ. За энэ ховл твх суух нь ховлыг тооцоолохдоо саяын одоо хүслэгтийг ашиглах хэрэгтэй шүү гэдэг санаа хэлж байгаа гэсэн үг. За ингээд бид нөгөө гол маань яг одоо дүрслэл тийм ээ бит байдлаар яаж харагдаж байна гэдэг ингээ харж байна те. За хамгийн эхлээд бид нар одоо огтлол үүсгэхийн тулд энэ голоо зурх хэрэгтэй. За голоо зурхтаа бүгдээрээ шинэ хуудас нэгээд part гэд нэг хэрэгтэй. За бүгдээрээ энэ голыг хараад зурх хэрэгтэй юм те. За үндсэндээ бүгдээрээ энэ гол маань өөрөө юм эргэлтийн те цилиндр одоо битүүдээс үүсэж байгаа учраас хэдүүлээ эргэлтийн байдлаар зуръя. За нэг юм фронт автгай дээр скетч үүсгээд ингээд зураг авчаа. За нэг юм хэвтэй байралтай байна гэж үзье тийм ээ. За тэгэхээр энэ дээр бүгдээрээ ерөнхийн нэг юм хэлбэрээ гаргаад өгөх хэрэгтэй. За тэгэхээр хэлбэрээ гаргаж өгөхийн тулд бүгдээрээ энэ дээр хэлбэр хэмжээ гэдэг энэ зарчмаа баримтлаад хэдүүл явах хэрэгтэй тийм ээ. Энэ тийм ээ диаметрээс
эхлээд ерөнхийдөө зураг авчи. За 35-ын диаметртэй гэж тийм. За 35-ын диаметртэй. За бүгдээрээ одоо нэг хэлбэрийг гаргачаад түүнийг эргүүлнэ гэж бодъё. За эхлээд ерөнхий хэлбэрээ зурж байгаа учраас бүгдээрээ нэг тодорхой одоо тэг хэмжээг нь эхлээд бүгдээрээ одоохондоо өгөхгүй. За ингээд нэг юм шатлсан юм байдлаар хэвлээ. Ингээд нэг хэлбэрээ гаргаад өгнө. За ерөнхийдөө нэг юм ерөнхий одоо бүрэлдэхүүн тийм хэсгүүдийг нь бүгдээрээ зурчаад одоо ингээд битүүлээд хаач тийм. За одоо бүгдээ энэ дэр хэмжээнүүдийг тавьж үзье. Хэмжээг тавья. За ерөнхий хэмжээ. За эндээс ийшээ за ойлгомжтой байгаа хэмжээнүүдийг бүгдийг эхлээд тавьдаг. За энэ шинэ 60 байх юм байна. За тэгээд энэ захаас энэ хэмжээ 100 байх юм байна тий. За бүгдээ ингээд яг хэмжээгийн сайхан харж байгаа. Өөрөөр сайхан ойлгоод. За 100 байх юм байна. За эндээс ийшээ 150 байх юм байна. За хамгийн наадлын захаас за энэ хүртэл 150 байх юм байна. За энэ эхлээд ерөнхийдөө хараа зурхтай нэг баримжаатай тий зурх хэрэгтэй. За тэгээд одоо энэ захаас нийтүүл хэмжээг нь тавьсан байна шүү дээ. Эндээс өгөө явчих. За энэ шинэ 20 юм байна. 95 гэхээр одоо эндээс энэ хүртэл 95 болж таарч байна гэж болох тий. За 95. За тэгэхээр үндсэндээ нэг ийм хэмжээнүүд бидэнд өгөгдлөө. Энэ дээр шаардлагатай одоо энэний уртын хэмжээнүүд өгсөн юм бол одоо бүгд энэ дээр диаметрүүд өгье. За энэний диаметр за бүгд ингээд диаметрээр хэмжээ өгөх учраас 2 тухай явчих. За 35 хуваах нь 2. За энэних 40 гэж юм тий. За энэний диаметр 50 гэж юм. За 50 хуваах нь 2. За бүгд энэ диаметрийн хэмжээ. За энэ 55 хэмжээтэй. За хэмжээ тодорхой болохоор ерөнхийдөө ингээд хар болоод ирж байгааг харж байгаа тийм үү тэр шугам маань ингээд хар болоод за энэ 40 хэмжээтэй юм байна. За энэ 40 биш байх шиг тийм. За тэр хэмжээ маань эндээс энэ хооронд 40 байх шиг байна. Энтэй энэ 40 гэдэг утгатай. За энд бол ховил гарч ирж байгаа. За энийг тэр 40-ыг хуваах нь 2. За энэ за энд нэг юм энийг тэр устгаад ингээд тэнцвэрлэж өгчээ. За ингээд хэмжээнүүд бол ерөнхийдөө тодорхой болсон. Бишээ 150. За ингээд хэмжээнүүдээ бүгд болсон гэж үзье. За одоо бүгд энэ дээр ингээд эргэлтийн бит босгоно. За эргэлтийн бит босгохын тулд бүгд revolve-тэй boss гэдэг команд авна. За эндээс revolve with boss гэдэг команд аваад энэ counter хэсгээ сонгоод өгчих хэрэгтэй. За эргэлдэх тэнхлэгээ энэ дэр axis of revolution гэдэг энэ дэр энэ эргэлтийн тэнхлэгээ заагаад оруулаад өгнө. За хэдэн градусаар эргэлдэх вэ гэж тий. За ингээд 360 градус. За энийг идэвхжүүлээд за энэ скетч идэвхжүүлээд за одоо бүгд энэ дээр эргэлтээ бит босч байгааг харж байна тий. За ингээд босоод ирсэн. За одоо бүгд энэ дээр засваруудыг энэ паскуудыг хийж өгөх хэрэгтэй юм байна. За энэ паск те энэ паск чинь 4 паск байгаа гэж 1 2 3 за энд бас нэг паск байгаа юм шиг те. За 4 паск байгаа. За энэ 4 паск дөрвөлээ яаж юм 2-ыг харьцах нь 2 гэж юм те. За ийм паскуудыг гаргаж ирэхин тулд бүгдээрээ энэ chamfer гэдэг энийг ашиглана. Chamfer. За тэгэхээр одоо тэ паск гарч ирэх эрэнгүүдээ заагаад хэрэгтэй. За энд за мөн энд за тэгээд шүү бидний харж байгаагаар бол за энд гарч ирэхээр харагдчихэв. За тэгээд энэ дээр за энэ 45 градусын налуутай гээд энд 2 гэд өгчих юм бол үндсэндээ паск чинь энд дээр
харъя тий. За ингээд харахад болж байна гэдэг тий. Тэмдэглээд өгч хэрэгтэй. За үүний дараа паскийн дараа за энэ дээр одоо тодорхой бас одоо ховлууд харагдаж байна. За тэгэхээр нөгөө диаметрээс хамаарат одоо хэдий радиусаар хэрхэн ховлууд гарах вэ гэдэг ингээд түрүү ярьжсэн тий. За тэгэхээр тэрийг бүгдээр яг тооцоолох учраас за энэ хүн хэсэгт ерөнхийдөө ямар ховл энэ хэсэгт ч юм уу тий одоо ямар ховл гарч ирэх вэ? За тэгэхээр бидний одоо бүгдсэн вариант даалгаврын хувьд аваад үзвэл тий ямар шүү харагдах вэ гэхээр энэ дэр үндсэндээ яг энд ховл гарч ирнэ гэдэг ингээд заагаад өгсөн байгаа. За энэ зааж өгсөн ховлоо тийм ээ хэдий радиустай ямар хэмжээтэй гарч ирэх вэ гэдэг ингээд төвөө тооцоолж байгаа. Тэнд ховлоо гаргаж ирнэ гэсэн үг л тий. За тэгээд тэнд ховлоо гаргаж ирснийхээ дараа хэдүүлээ явах уу? Түүндээ одоо хэдий радиусаар тийм ээ тэнд маань одоо филд хийгдэж гарч ирэх вэ гэдгийг одоо өснөгдөөсөө авах хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл одоо бидний хувьд бол тийм 3 өргөнтэй за радиус 1 радиус 2 за эндээс нэг радиусуудаа бид нар тэмдэглэж авч болно гэсэн үг. Энийг бол 0.5-тай энэ дээр тийм ээ радиусаар энэ дээр яг төлөв холбож өгөх хэрэгтэй гэсэн үг байхгүй. За тэгээд одоо бүгдээ энэ дээр тооцоолоод аваад үзье. За 3 өргөнтэй гэхээр энэ хэсэгт л юм бол хож өгөх хэрэгтэй гэсэн үг л дээ. За хэдүүлээ энэ ийм засварыг оруулж өгье гэвэл энэ скетч дээрээ бүгдээ яг засвар оруулаад өгч болно. За яг энэ дээр л өгсөн ховл үсгээд харуулад үзье. За тэгэхээр энэ үх хэсэг дээр бүгдээ за шулуун зураад өгье тий. За шулуун зураад за тэгээд тэрний гүн маань тий энэ D1 гэдэг одоо диаметрийн хэмжээ эндээс тооцоолох юм шүү дээ. D-гээс хасах нь 0.5 гэж байгаа зү тий. Тэгэхээр бид нар энэ дээр 0.25-аар л татгшуун орно гэсэн үг байхгүй тий. За тэгэхээр бүгдээ энэ дээр хэмжээгээ эндээс энэ хүртэлх хэмжээг шинэ аваад 20-оос хасах нь 0.25 гэдэг ингээд өгч болно. Хэмжээтэй энэ маш жижигхэн хэмжээ гарч ирж байна шүү дээ. За маш бага хэмжээтэй гарч ирж байна. За одоо тэгээд хэмжээгээ эндээс энэ хоорондох хэмжээг тэрэ за 3 ч гэх юм тий ингээд тооцоолоод өгч байна. За энэ хэсэг дээр бүгд ингээд трим хийгээд өгөх юм бол энэ маань уусаа ингээд эргэлцсэн байх бол. За яг ийм ховл гараад эргэлцсэн байх бол тий филет хийж өгөх хэрэгтэй гэсэн үг. За энийг за өдөр филет аваад энэ хэсэг дээр тий одоо яг аль хэрмэг дээр филет орж ирэх юм бэ гэдгийг заагаад өгөх хэрэгтэй гэсэн үг. За энийг жоохон за энэ нэрмгийг зааж өгөх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Энэ нэрмэг. За энэ нэрмэг дээр за өдөр нэг радиус 0.3-тэй 0.5-тай гэж тэгж шүү дээ. За энэ дэр бүгдээр хэмжээгээ өгч болно. За 0.3-тай ч гэх юм тий. Ингээ оруулаад өгч үзье. 0.3-тай. За тэгэхээр нэг ийм филет гарч ирж штэ. За тэгээд нөгөө ирэмгээ сонгоод 0.5-тай ч гэх юм ингээ бас өгч болно. За тэгэхээр энэ дээр яаж юм нэг ийм тий. Төлгөө холболттой. Энэгээр энэ хэсгээр бол яг хурц ирэмг нь могсон байдалтай харагдулж байна гэсэн үг шүү дээ. За ерөнхий зарчмыг нь бол ойлгуулад төгчлөө. За одоо бүгдээрээ ховлууд гаргаж өгөх хэрэгтэй болж байна тийм ховлууд. За энэ ховлыг хараад үзэхэд дээшээ 45-тай. За энд ингээд нэг 5-ын радиустай ховл гарч ирэх юм байна. За энэ ховлны гүнийг бид нар бас тооцоолохдоо яг үгээр 35 диаметрээс хамаарат энэ дээр харж өгнө гэсэн үг тийм 35 диаметртэй. За ховлын суух доошо суух гүн нь за Т1 нь одоо эндээс хийшний Т1 гэсэн үг л тийм. За Т1 нь хэд вэ гэхээр 5-ын гүнтэй байх юм шүү дээ тийм. Т2 гэдэг нь одоо суух дээр нөгөө өгсрөгдөх деталийн хувьд авч үзнэ гэсэн үг л тийм.
За бүгдээрээ тэгвэл энэ дээр одоо суух хорилоо авч үзье. За энэ бүгдээрээ нэг юм хавтгаа авъя. За план аваад. За план одоо хаанаас авах гэж байгаа вэ гэдгийг энэ дээр цаагаад өгье тий. За бид нар ч одоо фронт хавтгаа дээр зураа яваад байгаа. За фронт хавтгаагаас харьцан муугаар авъя гэж үзье. За тэгэхээр энэ одоо цилиндр дээр ховь суулгаж өгөх гэдэг байна шүү дээ. За тэгэхээр энэ цилиндр дээр ховь суулгаж өгч байгаа учраас бүгдээрээ энэ цилиндрийнхээ диаметрийг одоо тэр нүүрний хавтгаас хаслагдах цагаан хүч хэрэгтэй гэсэн үг дээ. 35 хуваах нь 2 гэсэн. За тэгэхээр ингээд наашаа чиглэлтэй энэ дээр тийм ээ хавтгаа байгуулагдаж байгаа. За ингээд за энэ хавтгаа дээр одоо бүгдээрээ скетч авчих хэрэгтэй. За тэгээд бид нар энэ дээр одоо зураад өгнө гэсэн үг дээ. За ямар хэмжээтэй ямар юмтэй слот үүсгэж байгаа гэж шууд энийг бүгдээ яг нэг слот гэдэг юм төрсийг ашиглаад зураад өгчих хэрэгтэй. За энэ дээр тэгвэл хэмжээгээ тавьж өгнө. За энэ чинь 5-ын диаметртэй юм байна. За 5-ын радиустэй юм байна. За радиус нь 5. За тэгэхээр энэ чинь өөрөө сайхан тооцоолох гаргадаг. За эндээс ийшийнэ тийм ээ. Энэ захаас за тойргийн төв хүртэл хэд вэ гэсэн чинь 45 хэмжээтэй. За тэгэхээр нэлийн юм гүн болж таарч тий. За ингэж оруулж ирээд одоо бүгдээрээ цаашаа нь гүнийг тооцоолоод ухаад өгөх хэрэгтэй гэсэн. За тэгэхээр энэ үснэгтээс одоо тэр гүнийг л хар гэдэг байгаа гэсэн үг л тий. За энэ 30-аас 35-ын хооронд Т1 гүн тий. Т1 гүн гэдэг чинь 5 юм байна шүү дээ тий. За ингээл авчна гэсэн. 5. За тэгэхээр бүгдээрээ энэ гүнийг 5 хэмжээтэй таваад өгөх хэрэгтэй гэсэн. За ингээд окей. За биднэрт тэнд одоо ингээ хугацсан байгаа харагч тийм үү. За одоо тэгвэл дараагийнх нь за энд бас биднэрт яг нүх байгаа юм шүү дээ. За 26. За тэгээд энэ захаасаа 12 тэгээд 7-гийн диаметртэй бүгдээрээ суулгаад өгье. За тэгэхээр бол одоо дахиад саяхан шиг хийж болно бүгдээрээ. За план аваад за аль хавтгаагаас вэ гэдгээ заагаад өгөн. За энийг нүүрний хавтгаа гэдгээ зааж өгөөд за энэний чинь диаметр 50 юм биш үү? За тэгэхээр хэдүүлээ. Энэ дээр 25 гэж заагаад өгөх хэрэгтэй. За тэгэхээр яг тухайн одоо цилиндерт маань тэгээ тухайн голд маань голын маань диаметрт шүргэж байдлаар хавтгаа үүснэ. За тэгэхээр бүгдээ энэ хоёр хавтгаа давхцаад байна шүү дээ. Тэгэхээр энэ давхцаад байгаа хавтгаагаа очиод бүгд ингэж нуугаад өгчих болно шүү. За тэгээд тэрнийхээ дараа хинтээ аль хавтгаа дээрээ зурж байгаа мэдгэдэггүй давхцаад ингэсэн тий. Нуучаад тэгээд энэ дээрээ бүгдээ скетч авах хэрэгтэй. Шинээр нэм зурсан хавтгаа дээрээ. За одоо бүгдээ энд слот авч агаад за юм бол нэмтэй хоёр төвийг зааж өгөх байдлаар ингэж өгөх хэрэгтэй. За энэ дээр тэгээ дараа нь байрлуулсныхаа дараа бүгдээрээ хэмжээгээ одоо өгөх хэрэгтэй л дээ. За эндээс хоёр төвийн хоорондох зай 26. За тэгээд энэ захаас аслагдах тий энэ одоо пасктай тий талаас аслагдах зай эндээс энэ төв хүртэлх зай юм байна шүү дээ. Төв хүртэлх зай. За та нарын зурган дээр ингээд тодорхой юм харагдана. За энэ хоорондох зай 12 байх юм байна. 12 байна. За тэгэд энэний маань өөрийнх нь радиусын хэмжээ 7 байх юм байна. За 7. За нэлийн тийм ээ өргөн твх сууж өгөх юм байна шүү дээ. За энэ одоо диаметр чинь өөрөө 50-ын диаметртэй байгаа учраас 50-ын диаметртэй одоо тий эндээс биднэрт ухах гүнийг тооцоолох хэрэгтэй. Эсвэл 5.5 эсвэл 6 гэдээ авчиж болохоор харагч тий. За тэгэхээр бүгдээрээ 5.5 гэдгийг авчи. За одоо бүгдээрээ энийг цаашаа нь гүний өгнө гэсэн. За 5.5. За ингээд ухаа болцсон. За ийм байдалтай тий. За үүний дараа биднэрт энэ дээр нэг юм нүх орж ирэх гэдэг нь тий. Нүх өрөмцөн нүх. За энэ өрөмцөн нүхний хэмжээ бол 3-ын гүнтэй 6-гийн диаметртэй нүх юм байна. За тэгэхээр энийг бүгдээрээ энд суулгаж өгье. За энэ хавтгаа дээр очиод бүгдээрээ
хавтгай дээр очиод ингээд нуугаад өгчий. За энэ дээр биднэрт нүх гарч ирэх гээд байна гэж ойлгож шүү дээ. За энд байгаа нүхийг хэдүүлээ байрлуулахын тулд биднэрт за дахиад нэг одоо скетч хавтгай бүгд энэ дээр авъя л да. За бид нар тэ сая одоо хавтгай авах нөхцөлөө ойлгож байгаа учраас за бүгд энэ дээр top plan-аас тэ нүүрний хавтгайгаас одоо хэвтэй хавтгайгаас тэ хэвтэй хавтгайгаас аслагдах цай 25 байхаар авчих хэрэгтэй. За тэгээд энэ хавтгай дээрээ бүгдээрээ яг тэнд нэг нүх байрлана гэдэг байдлаар тий. За энэ дээр бүгдээрээ скетч аваад тэнд нэг юм цэг байрлуулж. Цэг яг нүх байрлах газар дээр очиод нэг цэг байрлуулаад тавьчих. За энэ цэг маань эндээс захаас 20 зайтай аслагдах юм байна. За энэ паск дээр ирнэхээс тий. За 20 зайтай. За тэгээд мөн энэ дээр одоо холбоос өгчий тий. За энэ тэнхийлгийн дагуу энэ хоёр маань за яг энэ нэвтэгийн дагуу байрлана гэдгийг өгчий. За одоо бид нар энэ дээр энэ саяын 6-гийн диаметртэй 3-ын контейнер өрөвдсөн нөхөө оруулж ирнэ. За нөх оруулж ирэхийн тулд биднэрт одоо за энэ скетчээсээ гарчээ. Энэ whole wizard гэдтэй орох хэрэгтэй. За эндээс биднэрт энэ нүхний сонголт энэ биш үү? Энэ нүхнийхээ сонголтыг аваад өгчий. За энэ нүхнийхээ сонголтыг авч өгөөд draw all биш blind гэж сонгоно. За бүгдээ энэ show customize гэж жагаад энэ дээр диаметрийн хэмжээгээ бүгдээ за энэ ISO гэж жагаад ISO болгоорой. За ISO болгож жаад бүгдээ энэ дээр диаметрийн хэмжээгээ 6 гэж сонгоно тий. 6 гэж сонгоод өгөх хэрэгтэй. За энэ үнцэг бол одоо 118 120 тий 90-120-ийн хооронд байх боломжтой гэдэг тийм ээ. За ингээд бүгдээ доошоо суухгүй нь 3 гээд за энэ одоо хэмжээ маань болж ивэл бүгдээ байрлалаа заагаад өгнө. За байрлал маань хамгийн сүүлд тэр цэг дээр тий шууд очиод одоо ингээд сонгогдох боломж бүрдэнэ. За тэгээ бүгдээрээ одоо энэ маань болцсон гэвэл окей дараад өгөх хэрэгтэй. За бидний одоо тий өссөн байрлалд нөгөө дөх маань ухагдаад гарч ирсэн гэсэн үг. За иймэрхүү за ингээд үүний дараа бүгдээрээ за энэ хавтгайг нуугаад өгье. Үүний дараа бүгдээрээ энийг нөгөө тэгшүүнцэгт байдалтай тийм ээ квадрат болгох хэрэгтэй. За тэгэхээр энэ хавтгай дээр бүгдээрээ скетч авчи. За тэгээд энэ хавтгай дээр скетч авч жагаад одоохоос илүүтэй бүгдээрээ энэ дээр зөв олон үнцэгт зуръя. За энэ дээр 4 үнцэгт зурна гэдээ үзье. 4 үнцэгттэй. За 4 үнцэгт зураад за энэ тойрогт багтсан маягтаар ингэж зурчих гэсэн үлдээ. За одоо бүгдээрээ эндээс cut хийх гэдэг байгаа тийм cut хийх гэдэг учраас за энэ чи энэ хэсэг чинь ингээ бүхэлдээ сонгогдно. Гэхдээ бидний яг cut хийх гэдэг байгаа байрлал чинь за эсрэг чиглэлтэй гэдэг бүгд ингээ заагаад өгнө. За ингээд flip side to cut гэдгээс заагаад өгье. За тэг хэдийн гүнтэй вэ гэхээр хэдүүлээ 20-ын гүнтэйгээ зааж өгч тээ 20-ын гүнтэй 20 за эндээс ийшээ гүн эхэлж байгаа 20 за ингээд хад хүн за ингээд болчлоо тээ за одоо ер нь бол энэ яг энэ гол дээр гүйцэтгэх ажлууд бол болцсон. За одоо хэдүүлээ энэ дээр яаж одоо голын тээ ажлын заргийг гүйцэтгэх вэ гэдэг талаар үйлчлүүлэн авч үзье. За огтлын маань ажлын зураг. За нэг голын маань ажлын зураг те. Одоо яг энэ даалгавар гүйцэтгэх жишээн дээр байгаа шиг. За мэдээллүүдийг агуулсан байх хэрэгтэй. За тэгэхээр бүгдээрээ энэ дээр нэг төрслийг гаргахын тулд ажлын хуудасаа нээцгээе. За ажлын хуудас нээхийн тулд бүгдээрээ шинэ хуудас за багш нар нэг загвар хуудасад дуудчихъя. За бүгдээ view plate гэж жагаад эндээс нөгөө огтлоо дуудаад гаргаад ирээ. За огтлоо бид нар хадгалсан байгаа. За ингээд дуудаад ирнэ. За тэгээд энд биднэрт бол нэг харьцан нэг байдлаар оруулаад ирвэл хангалттай багтана. За тэгээд бид нар ерөнхийн тэ урдаас харсан
голыг ч одоо энэ цилиндр гол учраас бүгдээр олон талаас нь харах шаардлагагүй. Нэг гол байдлаа тий ингээд харуулад өгчих хэрэгтэй. За яг энэ дээр байгаа шиг тий. За ингээд харуулад өгчих хэрэгтэй. За ингээд одоо бүгдээрээ бусад одоо огтлуудыг хэрхэн гүйцэтгэх вэ гэдэг талаар үзье. За ингээд байрлуулсны дараа энэ дээр center mark тавиад өгье. За center mark бүгдээрээ за энэ чи юусоо энэ гол учраас ингээд тий тавих ёстой. За энэ дээр мөн одоо тэгшүнцэгт хавтгай гадаргуу байгаа тий. Хавтгай гадаргуу байгаа гэдэг үгнээс бид энэ дээр эндээс гэсэн шугам. За нөгөө чиглэлд мөн адилхан гэдэг хавтгай гадаргуу шүү гэдэг ингээд зааж өгч болно. За тэгээд нөгөө талдаа ашгуул зэмж болно. Эсвэл ингээд хэлбэр учраас зураг тогтсож болно. За түүний дараа за энэ хэсэг дээр те за бүгдээ center mark тавиад өгье. Энд яг энэ дээр бас тавихгүй байна. За байж ингээд эндээс бүгдээ заагаад өгчээ. За ингээд энэ дунд байгаа center mark-а сонгоод устгах чи те. За нэг иймэрхүү харагдах юм байна. За түүний дараа энэ байдал дээрээ сонгож бүгдээрээ баруун товчлуураа даржгаад component line гэдгийг сонгоод за энийг бүгдээрээ 0.5 болгоход өөрчлөлт өгье. За ингээд тав руу дараад ирчих тийм ээ. За одоо бүгдээрээ энэ дээр огтлуудыг хийх хэрэгтэй. За огтлол юу нь бол яаж тодорхойлох вэ гэдэг талаар энэ төлөв ярих гэдэг байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр огтлол одоо гүйцэтгэхийн тулд биднэрт бол за энэ дээр бүгдээрээ огтлол гүйцэтгэхийн тулд remote section гэдгийг сонгож өгч болно. За тэгээд энэ дээр одоо хоёр альнаас аль хүртэлх огтлол хийх гэж байгаа юм бэ гэдэг эрэмгүүдээ зааж өгнө. За жишээлхэд одоо бүх юм энэ дээр үзүүлээ тийм. За яг эндээс энэ хооронд огтлол хийх гэж бодъё л да. За тэгвэл энд огтлол хийх гэдэг байгаа тийм. Эрэмгээ ингээд байрлуулчаад за одоо энэ хавцаа харуулах гэж байгаа энэ хавцаа. За тэгээ харж байна тийм. Энэ огтлоо тэгээд хаана шилжүүлж байрлуулах юм уу? Хаана байрлуулах юм тийм. Одоо эсвэл энэ дээр бас энэ давцуулсан огтлол бас хийж болтго л доо. Ингээ үзүүлж бас болно дээр нь тийм. За тэгээд эсвэл шинэ ингээ шилжүүлээд тийм. Ингээ төрслөө үзүүлж болтго. За энэ байрлал болж байгаа гэвэл энэ дээр ингээ окей дараад өгчих гэсэн үг байхгүй. За тэгэд энэ одоо энэ бас ийм нөх баг шүү дээ тийм. За энд одоо нөх маань хаана байгаа вэ гэдгийг харъя энэ дээр ингээ харамтуулж өгч болно. За тэгэд яг энэнийг одоо дайрсан байдалтай тийм ээ. Өсөлтийг хийж харуулж байна гэж бодъё л доо. За тэгвэл за энэ ч одоо яг энэнийхээ дагуу тийм ингэж одоо байрлах гэдэг шүү дээ. За тэгэхээр бид бас энэ дээр одоо section бас авч ашиглаж болно. За жишээ нь тийм энэ дээр авч ашиглана. Яг эндээс одоо төсөж үзүүлнэ гээд окей. За одоо хаашаа чиглүүлэх юм бэ гэдэг чиглэлээ заадаг гэсэн үг байхгүй. Одоо чиглэлээ бас ингээ өөрчилж өгч болно. За ийшээ чиглэлтэй харуулах юм уу? Ийшээ чиглэлтэй. За slice section гэх юм бол энэ дээр хараа. Ерөнхийдөө нэг тийм огтлол яаж харуулах гэж байна гэдэг энэ дээр заадаг өгч болдог гэсэн үг байхгүй. За тэгэхээр бид нэр ийшээ чиглэлтэй огтлыг харуулж энэ тавьж тавина гэдэг байрлуулж болох гэсэн үг. За түүнээс гадна энэ хэсэг дээр бас тийм ээ хэдүүлээ бас огтлол үзүүлж болно. За тэгвэл дээрээ саяын энэ нэрмгээс энэ нэрмэг. За тэгээ хаана байрлах вэ гэдгийг заагаад өгчнө. За энэ явруу тийм дээрээ ингээд шилжүүлсэн огтлол төрсөж үзэх болно гэсэн үг байхгүй. За эхний удаадаа ингээд хаагур огтлож харуулвал зүгээр үү гэдгийг ингээд байрлуулчлаа шүү дээ. За тэгвэл энэ дээр бас томруулсан элемент яаж харуулж өгөх вэ? Энэ дээр одоо бид нар чинь pask
тийм ээ ховл гарч ирсэн байгаа даа шүү дээ. Ийм за энэ хэсэгт хэдүүлээ томруулсан элемент харуулж үзье тий. За томруулсан элемент харуулахын тулд за энэ хэсэгт одоо хэдүүлээ detail view гэж аваад за detail view гэж аваад одоо энэ хэвд тий. Энэ хэвдийг хийдэг одоо харуулж өгмөр юм аа гэсэн хэсэг дээр заагаад хүрхдэг гэсэн. За энийг тэгээд өдөрөө зайтай газар авчиж байрлуулад за хэдийг харьцах нь хэд болгож томруулах вэ гэдгийг энэ дээр заагаад өгч болно. За энэ дээр одоо нэг харьцах нь 5-ыг харьцах нь за ингээд нэлийн томруулаад тий. За эсвэл арай харагдахгүй байна гэвэл бүр ингэж хаад тий томруулаад үзүүлэх боломжтой. За энийг ингээд өдөрөө томруулж үзүүлээд за ингээд энтэй хаагур нь тасалсан гэдгийг нөө онлайн гэдгийг хайрлахад бас хүчиж болно л доо. За нэр иймэрхүү байдлаар харуулж өгсөн ч болно тийм ээ. За тэгээд бид нар ерөнхийдөө энэ дээр төрслөлөө одоо радиус метр зааж өгөх хэрэгтэй гэсэн үг байхгүй л тийм. За ингэж үзүүлж болно. За ингээд за тэгээд энэ дээр бүгдээ тийм ээ. За энэ одоо нэг тойрог байгаа учраас тийм өдөр энэ ингээд бас нэг тэглэн зураг өгдөг ч юм. Тийм ингээд ихэд одоо стандарт нийцлэг. За энэ дээр нэг зүйлийг харахад за огтлол маань огтлыг гүйцэтгсэн мөрийн дагуу тийм ээ тэмдэглэж байгаа тохиолдолд нэг огтлол маань ямар нэгэн одоо энэ тэмдэглэл байхгүй. За харин огтлогч хавтгайг тэмдэглээд за шилжүүлсэн байдлаар дүрслэл огтлолтын маань яг ямар огтлол хийсэн бэ гэдгийг тэмдэглэж үзүүлнэ. За хавтгайн харагдах чиглэлийн дагуу тийм ээ тэмдэглэж үзүүлэх хэрэгтэй. За энэ дээр тэгээд доогуур зураас авчи. За тэгээд бид нар огтлол хийж байгаа учраас энэ дээр тийм материалаар нь яг ямар материалаар хийгдсэн түүгээр бид нар зураасалж өгөх хэрэгтэй тийм ээ. За тэгээд энэ томруулсан элементийн хувьд бол бүгдээрээ хэд дахин томруулсан, ямар байдлаар томруулсан гэдэг. За энэ дээр бид нар тэмдэглэгээ одоо хэд дахин томруулсан масштаба тавьж өгдөг байгаа. За энэ дээр бид томруулсан элементийн хувьд тэмдэглэгээний хувьд өөрчлөлтийг оруулж өгье гэвэл мөн адилхан яг detail гэж хад ингээд орно л доо. За энэ дээр тэгээд томруулсан элементээ ямар байдлаар тийм ээ. За circle маягаар үзүүлнэ. За текстээ яаж үзүүлэх вэ гэдэг энэ дээр бас бүгдийг тэмдэглээд өгч хэрэгтэй л гэсэн үг тийм. За ингээд бүгдээ энийг авч аваад за энэ дээр detail гэж бичихгүй. За хэдгээр томруулсан элемент вэ гэж аваад энэ дээр бас яг ISO стандартын дагуу за 7 гэдэг ингээд тэмдэглээд өгч. За иймэрхүү байдлаар бүгдээрээ яг үзүүлэх хэрэгтэй. За масштабыг яаж харуулах вэ гэж. За энэ дээр мөн л адилхан scale гэж яагаад тийм. Эсвэл энэ дээр нэг юм чинь custom гэдэг чинь. За custom гэхэлэр энэ дээр юу гэж хүчтэй гэхэлэр бид нөгөө aim гэж харуулж өгдөг тийм. Aim гэж оруулж өгнө. За тэгээд масштаб гэсэн үг тийм. ISO. За томруулсан элементийн хувьд бид нар масштаб гэж байгаа, aim гэж байгаа байгуулж өгдөг байгаа. За тэгэхээр aim гэж бичиж болно. За энэ дээр бүгдээрээ 7. Окей. За нэг иймэрхүү байдал. За ингээд окей гэдэг үзье. За энэ дээр aim гэдэг C томруулсан элемент гэдэг ингээд гарч ирж тээ. За энэ дээр бүгдээрээ 7 болгож өөрчилж өгье. За тэгээд ISO гээд за энэ дээр ингээд хэсэгт ороод ирж байна тий. За иймэрхүү байдлаар оруулж өгч хэрэгтэй. За ер нь л ингэж төрслөгддөг. За тэгээд энэ C томруулсан элемент гэдэг энэ томруулсан элементийн тойргийн хэмжээ маань жоохон томруулаад ингээ харуулж өгөхгүй л байгаа тий. За энд ингээ томруулсан элемент C мат тий. Энд байж байна гэдэг ингээ заахад хэрэгтэй гэсэн. За энд одоо
огтлол явж байгаа. За тэгээд энэ томон сэлбэнтэй өдрөж байгаа. Огтлолоод үгүй тий. За тэгээд энэ огтлол маань за сумын за тэгээд энэ дээр энэ огтлолын тэмдэглэгийн дээр огтлолын энэ одоо зүсэгч хавтгай хэдүүл энэ дээр өөрчлөлт 0.5 гэсэн мэт. За энийг 0.5 0.7 ч гэдэг юм тийм ингээд өргөн болгох хэрэгтэй. За энэ дээр бүгдээ тэгээд ийм тэгтээ тасалдсан шугам болгох хэрэгтэй. За тэгээд энэ эднэрийг бол одоо ийм өргөн байгаа учраас хэдүүлээ нөө төвч хэрэгтэй л дээ. Энд дэр ингээд өгсөж орж ирдээ шүү дээ. За нөө төвчин. За тэгээд нууж өгөөд айши тэмдэглэгийн дагуу огтлол гүйцэтгсэн болох юмдээс харуулдаг хэрэгтэй. За тэгээд энэ дээр мөн адилхан тийм ээ. За ингээд хэлэг зураад өгч болно. За эндээс ишинэ огтлол явсан гэдгийг харуулж зураад өгч болно гэсэн үг тийм. За нэг иймэрхүү байдалтайгаар зураад дараа нь бүгдээ яг хэмжээг тавьж өгч болно шүү дээ. За энэ дээр тэгээд бид нэр хэмжээг харуулад өгч болно. За огтлолын хувьд хэдүүл ингээд тийм ээ ер нь бол шилжүүлсэн, давхцуулсан огтлол хамруулсан элементийг яаж үзүүлж болох вэ гэдэг талаар авч үзлээ. За ингээд өөрсдийн вариантын дагуу даалгавраа чигтэг гүйцэтгээрэй.